Монгол Улсын их хурлын сонгуулийн 1-р тойрогт их намаас Гомдоржийн инх хамгаалан нэргүй төвшин мөнх Хямбагийн буян жаргал Сүхбаатарын бүтэмж Гинд очрын хаян хэрва Пүрэв арагчаагийн Батулга Үлзий пүрвийн шинэхүү нар тус тус нэр дэвшжээ. Тэгэхээр иргэний хөдөлгөөний намын үнэт зүйлийн талаар таны хувь хүний улс төрийн орон зайд баримталж байсан итгэл үнэмшил энэ одоо хоёр үзэл санааны огтлолцол хэрхэн бүрдсэний үндсэн дээрээс иргэний хөдөлгөөний намыг сонгож энэ намаас нэр дэвшиж гэнэ. Эндээс хоёлаа яриа эхлэе. За сайн байцгаана уу? Намайг Төвшин мөнх гэдэг Арангай аймгийн Ариат. Одоо их нэртэйгээ охинтойгоо ингээд уруулаа амьдэрдэг архитектор мэргэжилтэй юм залуу байна. За тэгээ 20 оноос хойш би ер нь үл эрт 16 оноос энэ онолтой одоо сонсож учраас тэгээд ер нь үл 20 оноос нэлээд идэвхтэй ингэж ороод үндснийхээ яг ондоошл биднийг ямар үндэстэй юм бэ гэдгийг олоод энэ онолыг судалснаар л болж байгаа шүү дээ. Тэгээд ер нь үл яг бидний ийшгээ орох хэрэгтэй юм байна. Энэ онолог үнзгийг үзэж судалж тэрийг энэ хэдэн мянгаар таниад туулаад ирсэн түүхийн зөв тогтол тэр эцэг өвгдийн танин мэдсэн бүх зүйл чинь онол болчихж байгаа байхгүй. Энийг ахиж хэрглэж энүүгээрээ танин мэдээд гүнзгий монголчууд улам нөгөө нэг язгуурлууга ойртох хэрэгтэй байна гэж ойлгоод тэгэл одоо ер нь бол оролцоол үүлээ мөрлөөл ажиллаа гээл нэгсэл явчихдаг. Монголчуудын үндэс язгуур гэхээр бас ойлгохгүй хэсэг байх магадтай. Тэгэхээр яг одоо та бүдийн яриад байгаа эцэг өвгдийн төр төсний онол гэдэг энэ зүйлд монголчуудын язгуурыг яг юу гэж өгүүлсэн байдгийг. Энэ язгуурыг бид одоо суурин соёл иргэншил рүү нэгэнт бас халиран орсон учраас энэ соёл иргэншилтэд хослуулнаг замнуулах чиглэлд бид өөрсдийн үндэсний өв соёлыг үл гээгдүүлэх замаар яаж хослуулж авч явах вэ? Язгуур гэдэг нь болохоор одоо бид нар чинь нөгөө газар нутаг гэж асуудал байна те. Яг бидний энэ байгаа газрын байршил өөрөө онцлогтой. Жилийн одоо тэгш дөрвөн үйлрэл одоо дөрвөн үйлрэл 40 үеийн шилжилттэй гэж бид нар чинь нөгөө өвөл болонгууд нөгөө 9 гэж байдаг шүү дээ. Тэрэн шиг бүхэл үйлрэл намар гэх юм бол одоо 12 хоногтой 7 үе байдаг ч юм уу. Бүгд ийм үеийн шилжилттэй байдаг. Тэгээ манайх шиг ийм уур амьсгал ийм эрсдэс газрууд ер нь л байхгүй. Тэгээ энд шалгагдсан одоо энэ эрсдэс уур амьсгал энэ цаг уураар шалгагдсан бүхэн ер нь хамгийн л өндөр шалгуурыг давж байна л гэсэн үг шүү дээ. Тийм одоо бодгалууд одоо байгалийн бүх амьд зүйлүүд те бүгдээрээ л ийм хамгийн хүнд шалгуураар шалгагдсан шилдэг байна л гэсэн үг ер нь л. Тэгээ бид нар энэ байгальтайгаа зүү зөвхөрлөлтөй нүүдлийн соёл иргэншилтэй байгальтай хоорондоо учруулдаг хизээ сэргээгдэхэргүй болтол нь ухадгүй зохистой ашигладаг. Тэгээд бидний үндэс язгуур бол угаасаа л нүүдэлчин. Гэтэ нүүдэлчин гэхэр нэг ганцхан малаар хараад иж магадгүй маш олон юм байгаа. Тэ. Энэ язгуурууд юм л. Монгол сонголт гэдгийн цаана бид бүгдийн яг энэ үндэсний өв уламжлал язгуур сэргэж ялахын ямар одоо магадлал байгаа ямар боломж байна? Энэ одоо бид нар нэг тийм гинт ухаантай хүмүүс гарч ирчээл шинэ юм яриад байгаа биш. Бид нар хүн угаасаа нэг хүн орилоод яваад бол хөгжүүлэхгүй. Бид нар энэ үндэснийхээ онолыг л олсон. Энэ онолын суурин дээр боловсруулсан хөгжлийн төлөвлөгөө байгаа. Энэ 127 жилээр гарсан. Энэ үе шаттай хэрэгжиж байна. Ийм онолтой төлөвлөгөөтэй болохоор л одоо яг язгуур нь сэрж гин энэ онолыг Монгол түмэнд маш их түгээсэн байгаа. Таниулсан тий. Тэгээ одоо энэ Монголоо ойлгож сэрсэн одоо маш их том бүтц бий болсон. Тий. Тэгэхээр үл итгэл маш өндөр байгаа. Энэ онолыг яг энэ суурин иргэншилтэд хөл нийлүүлсэн энэ цаг үед хэрхэн яаж хослуулах уу гэдэг бас сонгогчдын сонирхлыг татчихж магадгүй. Эртний онол гээл тэгэхээр харин хүмүүс тэгж л ойлгоод тах шүү. Энэ бол нөгөө баларсан үеийн түүх юм шиг сонсогдож байгаа шүү дээ. Байгалийн суурь шинжлэх ухаан дээр үндэслэсэн хүн яг ингээл амьдрах явцдаа бүх зүйлийг үзэж туулаад танин мэдээд баталгаажсан. Одоо бид нар
энэ байгаа бүхэн чинь онлоор л бүтсэн байдаг. Яг зөв байгаа бүхэн. Тэгэхээр энэ онол одоо энэ дэлхийн иргэдгээрээ эргээд нарыг тойроод байж хахад бол хэрэгжинэ л гэсэн үг. Хоцрогдно гэсэн ойлголт байхгүй энэ суурь шинжлэх ухаан дээр үндэслсэн. Тийм ийм зүйл. Тэгэхээр яг энэ чиглэл рүү хүн сэрч сэхэрхийн тулд хувь хүнд өөрт нь асар их юм эрэл хайгуул хийсэн асуултууд ундарч гарч ирдэг баг. Тэгэхээр өнгөрсөн одоо 30 гаруй жилийн үеийн бидний шин одоо хөгжлийн тогтолцоо гэж харагдаж байгаа арчилсан тогтолцооны алдаа дутагдaltaй талууд танд хэрхэн үндэснийхээ өв соёл язгуурлуу тэмүүлэх эрэл хайгуулыг бий болгож ив гэдэг дээр ер нь энэ нийгэмдээ ямар дүгнэлт хийж явдаг нийгмийнхаа тогтолцоонд. Нийгмийн тогтолцоо бол одоо бүгдээ л хөгжүүлнэ гэж зорж бүтцүүлж ажилласан байх. Тэгвэл нөгөө түрүүний хэлсэн шиг үндэсний онлоо олоогүй. Үндэстэн болгон өөрийн хөгжихийн тулд өөрийн гэсэн онцлогтой энэ газар зүйн байршлаасаа, өв уламжлалаасаа түүхээсээ тогтсон хэв шинжээсээ ингээд үндэстэн болгон онцлогтой байх хэвээр. Тэр онцлог дээрээ үндэсэрж хөгждөг. Ер нь бол тэгээ манайх бол тэр үндэсний онцлог гэдэг бол маш онцлог шүү дээ ер нь бол. Тэгээ тэр бүхнээ олсон энэ суурин дээр л хөгжнө ер нь бол. Энгэр сонголт, хаан сонголт, мөнх сонголт, Монгол сонголт.